Манхуа маань эхлэхэд хоёр боол тэрэгнийхээ дугуйн ялаа байж байдаг. Эрэгтэйг нь Жирас, эмэгтэйг нь Сара гэдэг. Тэдний залуу эзнийх нь нэг насны төрсөн өдөр болж таардаг. Хэрэв тэд жоохон л хоцрох юм бол асуудалд орохоо мэдж байсан учраас товч замаар явахаар шийддэг. Гэтэ тэр товч зам нь жоохон эвгүүлтэй. Энд тэнд өгсөн хүмүүс. Манай хоёр ч аль болох хурдан гарахыг хичээж байдаг. Гэтэл ард нь нэг хүүхдээ уйлах чимээ дуурдаг. Эргээд хартал нэг эльфийн гарт амьд хүүхдээ байдаг. Жирас болохоор хүүхд чи утгагүй хөвчнээ. Өгсөн ч дээр боолын амьдралаар амьдрснаас гэж хэлдэг. Гэхдээ Сара зөрүүцсээр байгаа тэр хүүг өргөж авахар болдог. Аль хэдийн 5 жил өнгөрсөн байх бөгөөд нөгөө хүүд Неро гэдэг нэр өгсөн. Неро 6-наас хүрсэн байх бөгөөд Сара маань жирэмсэн болсон байдаг. Жирас Нерог дагуулад хулан цövөөгийнхөө хийсэн хонгилд оруулж ирээд Нерогоос боолуудад хориотой хоёр зүйлийг нэрлэхэд Неро зэвсэг гэдэг. Гэхдээ нөгөөх нь юу болохыг мэддэггүй. Жирас хэлэхдээ боолууд зэвсэг номонд хүрэх хориотой. Учир нь ном зэвсгээс болж дэлхий өөрчлөгдөнө гэж айдаг. Нерод номоор дүүрэн хонгилоо нууцлж чимээгүйх нь өөрийгөө бэлд гэж хэлдэг. Дахиад нэлээд хугацаа өнгөрсний дараа Жирас гадаа үхсэн байдалтай олддог. Тэгээд Неро хоёр ихэр дүүтэй болсон байдаг. Аав нь юуны учраас болж үхснийг мэдэхгүй ч аавынхаа шарил дээр гашидж байхад нэг нөхөр орж ирснээ олон юм ярьж эхэлдэг. Гэтэл Сара гинт уурлаж чамаас олж чи эмэнд хор хийсэн биз дээ гэж уралдал нөгөө нөхөр амаа мэдээрээ би иргэн хүн шүү. Яаж дорд бол надтай ярьж чадж байна гэсэн чинь Сара мөчөөгөө өглгүй би өшөөгөө авнаа. Би чамайг үүрт харааж байна гэд эд хэрэлдэж байсан чинь нөгөөх нь давраад цох гэж байдیں۔ Сара бол би Регас гэр бүлийн өмч. Хэрэв тэдний нэг л зүйлд гэмтэл учруулвал тэд зүгээр өнгөрөхгүй шүү гэхэд нь нөхөргүй гэмтсэн боолыг ямар эзэн л зарахгүй байвал гэжгээд яваад өгдөг. Хэд хоногийн дараа нөхөрчөө Сараг худалдаад авчдаг. Неро хоёр дүүтэйгээ гурвуулхнаа үлдэхээр болдог. Бас л хэдэн өдрийн дараа олон хүмүүс сүглэсэн газар л очиж хартал ээж нь Нерот хоёр дүүнийхээ нүдийг таглаад хажуу тийшээ хартал нөгөөдөг чинь морь аллаа гэж шоронд суух болж байна уу гэд олон юм ярьж явна. Нерот сэлмийн бэлтгэлээ хийж байх бөгөөд Подолко тайлахад Сэлжинд нь сонирхолтой ногоон зүйл харагдана. Нерогийн хоёр дүүгийн нэрийг Сильви Венди гэдэг. Неро өөртөө энгийн иргэн болох болно гэж хэлдэг. Энгийн иргэн болох 3 арга байгаа. Эхний арга бол эх орондоо маш их хэмжээний мөнгө төлөх. Энэ нь тайван амьдрах боломжтой арга. Хоёр дахь арга нь улсынхаа төлөө амиа зориулж гавьяа хүртэх. Харин сүүлийн арга болохоор Эксанум гэх сургуульд явах. Учир нь одоогийн хаан Мөрэн энэ сургуулийг төгссөн. Дахиад 1 жилийн дараа эзэн хаан муу Кундууны хүү Эвантай уулзахаар ирсэн байдаг. Эван болон хаан муу хоёр уулзаж байх хооронд тэднийг Неро ажиглаж байдаг. Гэтэл сөрөг бухнууд Эван болон хаан руу маш хурдтай дайрч байдаг. Хааны хамгаалж байсан цэргүүд тэр бухнуудын хажууд юу ч хийж чаддаггүй. Эван ч өөрийн шидээр дайрсан боловч бухнууд хэтэрхий олоолаа байдаг. Хаан яг дайрах гэж байтал урд нь Неро гарч ирээд бухнуудыг зогсоочхдог. Неро дотроо бутахдаа Жирас Нерод хэлэхдээ миний хүү чи миний хүү мөн ч төрсөн хүмүүс биш. Чиний төрсөн эцэг чинь эльф бас аль хэдийн нас барцсан. Энэ чиний гарт байсан гэд нөгөөх ногоон зүйлтийг өгч байсан байдаг. Неро хагас эльф болохоор амьтдтай сайн харилцаж чаддаг гэж хэлж байсныг сандаг. Хаан муу Нерог хагас эльф гэдгийг тэр доор нь анзаардаг. Гэтэл бусдаасаа том биетэй нэг бүх хаан болон Эван руу дайрдаг. Неро өөрөө зогсоож чадахгүй байсан болохоор газар үндэс нь хамгаалагчийн сэлмийг нь аваад бухыг зогсоодог. Хаан муу Нерогоос чи эзэн хааныг хамгаалж ямар шагнал авахыг хүсэв гэхэд Неро Эксаном сургуульд орохыг минь зөвшөөрнө үү гэд олон дүүний хажууд хэлдэг. Хаан Неро дээр ойртоод чи хагас эльф биз дээ. Чи энэ амьтдыг над руу дайруулсан биз дээ гэд хүмүүст боол зэвсэг барих хориотой гэхдээ намайг хамгаалсан учраас хүлээн ял өгөхгүй. Түүний Акали уурхаалуу бүх насаараа гим нүглээ ухаарч уурхаад ажил гэдэг. Неро өөр боолуудын хамтаар уурхай руу явж байх бөгөөд одоо очиж байгаа уурхай нь шидэд хөдрийн уурхай болж таардаг. Энэ шидэд хөдөр нь шидэд сэлэм хийхэд ашигладаг маш хэрэгтэй юм болж таардаг. Тэр уурхай нь бас мангасууд ихтэй болж таардаг. Харин Сильви Венди хоёр хоёулахнаа үлдчихсэн гэртээ байж байхад нь шар буржур өстэй нөхөр эзэнтэй нь хамт ороод ирдэг. Шар толгойт ч би хоёуланг нь 600 алтаар авъя. Чи энэ мөнгөөр хүчтэй эрэгтэй боол авч чадна штэ гэхэд Неро дүү нараа бодоод гинт орилдог. Харин харгалзагч шууд ташуурдаад зөхиөр явах гэж байна штэ. Өксөндөө орилоод байгаа юм бэ гээд ташуурдаж эхэлдэг. Гинт хажууд нь шидэд хөдрөн донтсон ирвэс гараад ирдэг. Харгалзагчид ирвэс рүү харуулж арай гэж явуулна. Боолууд уурхаад ирэнгүүтээ шууд ажилд ордог. Хамгаалагч нарын ахмад Вардиен дээр
Нэг хөгшин ах очоод би үл ойлгослоос болоод энд хүрээд ирлээ. Намайг захиргааны гээ хэлж дуусаагүй байхад нь толгойг нь тасалчихдаг. Ахмад Бардийн хэлэхдээ сонсоцгоо өнгөрсөн чинь ямар ч байсан мартацгаа. Энд байгаа цагт чи зүгээр л малтлагын машин. Энийг хүлээн зөвшөөрч чадахгүй байвал миний гараар эсвэл мангасаар өөрийгөө чөлөөлүүлж болно шүү гэж хэлдэг. Уурхайн ажил эд явагдаж байхад Ахмад Бардион нэг мангастай тулалцсаар гарч ирдэг. Тэр мангасыг ялахгүйгээ мэдсэн Ахмад боолуудаас тусламж гуйдаг. Бардион Ахмад яг өөхөх гэж байтал Неро амжиж мангасыг алснаар Ахмадын амийг аварч чаддаг. Харин нөгөө талд Регас эзэн Сильви Венди хоёрыг зарлгүй авч үлдсэн байдаг. Ахмад Нерог хэр сайн сэлэм ашигладаг хараад хамгаалагч болгодог. Ахмад Бардион Самуэль гэх залууг дууддаг. Самуэль болохоор элит харанхуй баатар тэгээд Неротой бэлтгэл хийхээр болдог. Тэр хоёр шууд бэлтгэртээ ордог. Самуэль Нерод хэлэхдээ олборлолт хийж байх үедээ аль болох булчингаа нэмэгдүүл гэж хэлээд булчинг нь хардаг. Энэ үеэр тэдний нэг гоблин мангас нууцаар хараад байж байдаг. Неро уурхаа руу орж иртэл хэдэн үл бүтэх нөхдүүд хурж ирснээ муу жаргацсан бацаана. Бид энд үхтлээ ажиллаж байхад чи хэтэрхий амархан ажил хийж байна. Хамгаалагч хийхэд чинь чамд бясалгатай шил өгдөг гэж сонссон. Чи өөрийгөө биднээс илүү гэж бодож байна уу гэж хэлснээ яваад өгдөг. Энэ үгсээс болж Неро гуниглаад байж байхад нь нэг өвөө ач мэддэггүй нуушнууд тэд чиний ачаар одоо хүртэл амьд байгаа. Энэ бол хүний байгалийн мөн чанар. Хүн төрөлхтөн нь өөрөөсөө илүү хэн нэгнийг үзий яддаг гэх мэт үгсээр дэрдүүлж байхад нь түгшүүрийн бүрээ хүлээдэг. Неро хамгаалагчийнхаа маакаа өмсөд гараад хартал мангар том мангас гаднахыг дүүж байдаг. Ахмад аль хэдийн нэмэлт хүч дуудсан болохоор та нар бүгд өөхөх болно гэж хэлтэл Ахмадын толгойг тасалчихдаг. Самуэль гарч ирээд Нерод чи эд нарыг барахгүй харж бай гэд жижигүүдийн амархан ядсан боловч томд нь ялагддаг. Неро уурхаа руу орж иртэл нөгөөх үл бүтэх нөхдүүд гөлөг болцсон бид нарыг боолоо болгооч гэж гуйнаа гэж гисэн байж байдаг. Том биетэй мангас чинь бидэнд боол хэрэггүй бидэнд махал хэрэгтэй гэд араас нь ороод ирдэг. Неро шууд тулдаж эхэлдэг. Нероч гэсэн том мангаст ялагдсан байдаг. Том мангас тэнд байгаа азгүй амьтдыг ботход чи арай дээр юм гэхдээ залуу мах амттай гэж хэлж дуусаагүй байхад нь хаан мөрөөнд ятах юмгүй том мангасыг алдаг. Хаан Нерог эмчилж байхад нөгөөх үл бүтэх нөхдүүд баавартай гарч ирснээ эрхэм дээдсээ тэр зүгээр дутааж байгаад өөрийгөө гэмтээч гисэн. Бид л энэ уурхайг хамгаалсан юм гэхэд хаан энэ уурхайг хамгаалсан хүний сэлэм ийм цэвэрхэн байдаг юм уу гэдэл үл бүтэх гаруудыг шатаадаг. Хаан мөрөөнд та нар намайг тэнэгтүүлж чадна гэж бодоо юу? Намайг би өөрөө л тэнэгтүүлж чадна гэж хэлээд нэг цэрэгтээ энэ хөөг бүрэн эдгэрсний дараа их санам сургуульд элсүүл гэдэг. Энэ хүртэл үтсэн танд баярлалаа. Таалагдсан бол лайк сабаа дараарай.